Хайртай хүүхдүүдээ, Галил хааны түшмэл нэгэн хүн амьдардаг байжээ. Тэр түшмэл үнэхээр хайрладаг ганц хүүтэй байв. Гэтэл хүүн маш хүнд өвчин тусаад бие өхлөөт хэвтэрт оржээ. Аав нь хүүгийнхээ энэ өвчнийг эдгэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсжээ. Тэгээд аав нь алдартай эмчийг дуудав. Гэвч мөнөөх мундаг эмч бас толгой сэгсрэн ийхүү хэлв. Энэ өвчин үнэхээр хүнд өвчин тул эдгэх ямар ч арга байхгүй. Эмчлэх эмч байхгүй, өөр ямар ч арга байхгүй. Аав нь сэтгэл үнэхээр их шаналсан. Харин ойролцоох тосгонд Есүс золчлон ирсэн гэсэн мэдээг сонсжээ. Энэ мэдээг сонссон даруйда хааны түшмэл Есүс рүү хар хурдаараа гүйж очиод түнд ингэж хэлв. Есүс надад хайртай ганц хүү бий. Гэхдээ энэ хүн маань эдгэшгүй хүнд өвчин туссан билээ. Есүс та манай гэрт ирээд миний хүүг эмчилж эдгэж өгөөч хэмээн чин сэтгэлээсээ хичээнгүлэн гуйжээ. Гэтэл Есүс маш хачирхалтай хариу хэлж гин. Хүмүүс та нар хэрв гэдэг гайхамшгүүдийг үзэхгүй л бол юр итгэхгүй гэж айлдав. Үүнийг сонссон түшмэл огтхон ч эргэлзэлгүйгээр илүү ихээр хүсэмжлэн ийн гуйж гин. Есүс хүүхдийг минь хүхээс өмнө ирээч гэлээ. Харин Есүс хүлээж байсан гэлтэй "Яв, чиний хүү амьд байна" гэж хэлв. Гайхамшигтай нь Есүсийн энэ үгийг сонссон хааны түшмэл ингэж хэлв. Есүс танд баярлалаа. Есүс та айлтсан тул хүүгийн минь өвчин бүрэн эдгэрсэн гэдэгт итгэж байна. Ингээд Есүсийн үгэнд итгэсэн түшмэл гэртээ харихаар буцав. Буцаж яваад түшмэлийн сэтгэл ямар байсан бол Есүс миний хүүг амьд байна хэмээн айлтсан тул эргэлзэлгүй эдгэрсэн байж таараа гэд итгэлээр гэрийнхээ зүг гүйж гарав. Гэтэл тэр үед тэр тэртээс эзэнтэн хэмээн хүмүүс гүйж ирж яваа харагдав. Тэр хүмүүс түшмэлийн боолууд байлаа. "Эзэнтэн, таны хүү бүрэн идгсэн. Халуун нь буусан." Түшмэл хүүгийн айл цагт сайжирч эхэлснийг тэднээс асуудал. Өчигдөр 7 дугаар цагт түүний халуун бүрэн буусан гэв. Тэр цаг бол гарцаагүй Есүс чиний хүү амьд байна хэмээн хэлсэн тэр цаг мөн байв. Түшмэл эдгэрч амьд байгаа хүү рүүгээ гүйн хурч очоод ингэж хэлв. "Хүү минь, чиний өвчнийг Есүс эдгэж өгсөн шүү." Аав хүү хоёр нулимс тослуулан "Есүсээ танд баярлалаа. Есүсээ танд хайртай шүү" хэмээн талархал болон магтаалыг өргөжээ. Үүнээс хойш түшмэл болон түүний гэр бүл Есүст итгэн хүндэтгэл мөргөл өргөдөг айл болов. Хайртай хүүхдүүдээ, хааны түшмэл өөрийн хайртай хүүгийнхээ өвчнийг эдгэхийн тулд хэнийг хайсан бэ? Яг тийм Есүс. Есүс бол эмчийн эдгэж дийлээгүй хүүгийнх нь хүнд өвчнийг эдгэж өгсөн. Гэхдээ Есүс өөрөө төрүүлээд түшмэлийн гэрийг зорьж очсон уу? Тэр өвчтэй хүүгийн биеийн дээр гараа тавин залбираад эдгээсэн билүү? Үгүй ээ. Тэгээгүй шүү дээ. Есүс зөвхөн үгээ айлдаад хүүгийг эдгэж өгсөн. Энэ хааны түшмэл Есүсийн үгэнд итгэсэн учраас юм. Есүс эдгсэн хэмээн айлцсан тул хүүгийн маань өвчин эдгсэн гэдэгт бүрэн итгэсэн учраас хүүгийнх нь хүнд өвчин орон мөргүй эрүүл болсон гэдэгт итгэсэн юм. Хэс шоугийн багчуудаа, та нар ч мөн Есүсийг хүч чадалтай гэдэгт итгэж байна уу? Хааны түшмэл шиг Есүс бүрэн итгэсэн Есүсийг магтан цаашаасан хүндэтгэл өргөсөн багчууд болохыг ёроож байна.